Энэхүү хөдлөлтийн голомтод Баян Хөлгийн аймгийн Дэлгэн сумаас зүүн зүгт 27 км-т болсон бол Ховд аймгийн төвөөс 47, Ховд аймгийн Ховд сумаас 37, Дууд сумаас 55 км-ийн зайд болсон байна. Урдчилсан байдлаар баалын үнэлгээгээр үзвэл газар хөдлөлтийн голомтод 6-аас 7 орчим баал, Ховд аймгийн төвд 4-ээс 5 орчим баалаар мэдрэгдсэн байна. Иргэдийн мэдээлж байгаагаар унтаж байхад хөлний доороос доргилт өгч сэрсэн, гэрлийн бүрхүүлээс савлсан, ор өшөглөж байгаа мэт болоод сэрсэн, ор чичирхийлэн хөдөлсөн, унтаж байгаа хүн сэрсэн, зарим нэг зүйлсээ савлан чичирхийлсэн зэрэг бодит байдал нэлээд ажиглагдсан хэмээн ярьж байна. Ялангуяа орон сууцнд амьдардаг хүмүүс маш их хэмжээгээр мэдэрч унтаж байгаад сэрсэн, хүнд машин дахиад өнгөрөх шиг болсон гэсэн мэдээллийг өгчээ. За голомтод бол магнитууд нь 4-тэй болсон. Баалаар үнэлэх бол нэг 6-аас 7 орчим баал. Манай аймгийн төвд бол нэг 4-5 баал орчмоор мэдрэгцэн гэсэн урьдчилан мэдээ гарч байна. Хүмүүс унтж байсан хүмүүс ирсэн байна. Нэлээд олон газруудад бол чичрэг доргил өгсөн байна. Тэгвэл бол ямар нэг байдлаар тийм ан цав гарсан, сүрсэн ирсэн юм бол одоохондоо тийм мэдээ ирээгүй байна. Гэхдээ бол унтж байсан хүмүүс цоц сэрсэн, зарим хүмүүс үүдэлжээ гэж босч ирсэн. Хөлийн ул руу хүчтэй тийм цохилт өгсөн. Толгоон чихрүү тийм хэмжээний дууж юм өгсөн тийм бол хүмүүс бол мэдээ өгч байна. Эхний байдлаар манай хүмүүс бол яг одоо өөрсдөн байдлаар бол мэдээг аваад явж байгаа. Тэгвэл бол энэ бол манай аймаг бол энэ газар хөдлөлт идэвхтэйгчнүүд хамаардаг. Нэг 9-ээс 10 баалын бис бол манай аймагт байнгын бол чиргэл бол одоо хамрагдах магадaltaа гэжсэн тийм бичнүүрийн зургаар харагддаг. За он гарсаар бол энэ манай аймгийн хувьд ч юм уу баруун алтан чиглэл бол газар хөдлөлтөнд идэвхжиж байгаа. Манай аймгийн бичнүүрийн хэмжээнд бол өнгөрсөн онууд ч гэсэн газар хөдлөлтийн ийм чичрэгэл нэлээд олон мэдрэгчээс нэгтэй бол хүн амьтанд мэдэгдээг зөвхөн багшд нь мэдрэгдсэн хөдөл их олон байсан. За он гарсаар бол ингэ хүчтэй хөдөл өнөөдрийн хөдөл байлаа. Тэгвэл бол энэ ямар нэгэн байдлаар бол байшин барилга нурх хэмжээний хүчтэй хөдөл биш. Тэгвэл бол хүмүүсийг нэг айс давтуулах энэ нэлээд доргилтыг бол нэлээд өглөө гэж үзэж байгаа. Энэ цаашдаа бол энэ газар хөдлөлийн давтал төр гэр зэрэг байх үгдээс баян судалж харж байна. Энэ давтан хөдөлт нь хэрэг олон байх юм бол энэ жоохон гайгүй гэж үздэг. Энэ давтан хөдөлт байхгүй ингээ тагчиг болчих юм бол дахин хүчтэй хөдлөх тийм магадлал бол бий бол учраас бол жоохон байнгын тийм ажиглалтыг бол хийж байна. Одоогийн байдлаар ямар нэгэн эвдрэл гэмтэл цууралт өгсөн мэдээлэл ирээгүй байна. Энэхүү хөдөл нь Ховд аймгийн хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд мэдрэгдэж байгаа мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт гэдгийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. 2017 он гарснаас хойш Ховд аймгийн нутагт дэвсгэрт хамаарах сулвтар газар хөдлөлтийн тоо 1000 гаруй удаа бүртгэгджээ.